Хар сүрэгтэн тунгалаг овогдоод Орчномын Бат 2-аас 2028 оны 6 сарын 24-г захидал. Бүтэх боломжтой мөрөөдлийг минь биелэхэд минь тусалж өгнө үү Бурхан минь. Би сум орон нутгаа ийм байгаасаа гэж хүсдэг энгийн нэгэн ард билээ. Олондоо ээлтэй, нийтэд нээлттэй, хэрэггүй тунгалаг, буртаггүй ариун, засаг захиргаатай баймаар байна. Цалингаа цагт нь өгдөг, аж ахуйн нэгжүүдтэй баймаар байна. Цаана хүлээж байгаа гэр бүлийг нь анхаарч нэг үзмээр байна. Эрх үүргийг нь тэнцвэрхэн ойлгуулчихдаг. Эцэг эхт нь хариуцлага хамаатуулдаг. Багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарч үздэг. Мэдлэгтэй гэхээсээ илүүтэй сэтгэлтэй чадвартайг нь сонгож ажилуулдаг. Хариуцлага өндөртэй цаг баримталдаг, хий хоосон онолдох бус хийж бүтээж амьдрах чадвартай суралцагчид бэлддэг сургуультай баймаар байна. Зүгээрийг хийж суудаггүй. Зөвлөн тусалж хамтран ажиллаж хянан шалгадаг. Зүрх сэтгэлтэй цагдаагийн тасагтай баймаар байна. Ил далд хулгайн хэрэггүй, хулгайч итгээдгүй болмоор байна. Эрен сурвалжилж мөрдөн шалгадаг эрх бүхий тасагтай болгосон. Хариуцлага өндөр, чадвар сайтай, шүдний эмнэлэгтэй болчихвол хүүхэд багчуудын зовоор нэгээр багсаж хөгжилдөн хөөрөлдөх болно. Хэлж ярьдаггүй өвчин зовлон хэнд ч тохиолдож болно. Хэрэг болсон эм тариагаа үүр ингээгээ үдчийн бүрийгээрч худалдаад авчихдаг эмийн сантай баймаар байна. Хүмүүний амьдрал жаргал зовлон өдөр шөнө шиг ээлжлэн ирдгээс хойно хүн хүндээ хэрэгтэй үеч бий, хүн хүнээсээ залхахч үе бий. Хүсэл зоригийг нь хурцлж өгдөг, хүн байх утгыг нь ойлгуулж өгдөг, хазах үедээ тулж зогсох, халтрах үедээ түшиж босох. Мэргэжлийн сэтгэл судлаачтай болмоор байна. Мэдээж тэгвэл гэр бүл салж, гэмгүй хүүхдүүд өнчрөхгүй, гэмших хүлүүд цөөргсөн. Цаг цагтаа хуваарийнхаа дагуу явдаг хот хоорондын тээвэртэй баймаар байна. Цаг хугацаа алдалгүй, өдөр хоног сонголгүй хийхээр төлөвлөсөн ажлаа бүтээдэг болмоор байна. Зуны халуун сэрүүцэх усан бассейнтай болмоор байна. Зугаацч цэнгэлдэх орчин үеийн диско бартай болмоор байна. Хот газарт байдаг шиг кино үзүүртэй болмоор байна. Хосууд шивнэлдэн тайван суух романтик пабтай болмоор байна. Өндөг Хяма орон нутагтаа үйлдвэрлэдэг болмоор байна. Өдөр өдөрт нь аюулгүй шинэхэн хүнсийг хэрэглэж баймаар байна. Ноос ноолуур арьс ширээр анхдагч бүтээгдэхүүн сумандан үйлдвэрлэж нутгийн брендийг дэлхийн зах зээлд гаргадаг болмоор байна. Иргэн бүрийн чадварыг үнэлж дэмжиж өгмөр байна. Ирээдүйн суутан агуу нэгэн болох ч юм билүү хэн мэдлээ. Түгээмэл харагдах ногоон орчинг бүрдүүлмээр байна. Түүхэндээ байгаагүйгээр төгөл бутыг тарьмаар байна. Түлшин тэргэлэх төлөө авч ойгоо модгүй, хөрсөө усгүй болгомооргүй байна. Түүний оронд аргал хөрзөнгөөр түлш хийж бизнес хийдэг болмоор байна. Нөхөрлөлийн нөхдүүдээр мод тариулж хийсэн ажлыг нь хяндаг баймаар байна. Ногоочд малчдынхаа ажлыг үнэлж бүтээгдэхүүнийг нь зуучилж өгдөг баймаар байна. Тариан талбайгаа эзэд нь хашдаг болмоор байна. Тайван гихчээр мал сүргээ бэлчээдэг болмоор байна. Байгалаас хадлан булаацалдаж зөрчил үүсгдэггүй баймаар байна. Байнгын хадах талбайг нь малтай иргэдэд үндэслэлтэйгээр хуваарилдаг болмоор байна. Хогийнхоо жалгыг малын бэлчээрт ашигласан. Хусан цэвэрлэж хумин овоолоод мал орохгүй, үрт урсахгүйгээр тойруулан хашаалж ордог гардаг хаалга үүдэн дээр нь
Харгалзах хүнтэй хянадаг камертай болмоор байна. Айл өрхүүд нь шатах хогоо шатааж шатахгүй хогтойгоо үнс нурмыг хайдаг баймаар байна. Адаглаад хогийн жалгаар хөглөрөх гялгар уут хуванцар савыг дахин боловсруулдаг болгосон. Намчирхах үзлээр ард иргэдийг хуваан талцуулж ажилд авч халдгүй баймаар байна. Нийтийн сонгуулиар хурлын даргыг засаг даргатайгаа сонгодог болмоор байна. Найр наадам тэмдэглэлт өдрүүдийг хавтгайруулан хийж мансууран илэрдэггүй баймаар байна. Насан туршаагүй хүүхдүүдэд архи тамхийг худалдаж эцэг эхийнх нь халаасыг хоосолдгүй баймаар байна. Нарт хорвоод зурваслан тохиолдох хүүхэд наснаас нь бас тулгаалдаггүй баймаар байна. Худалдан авалт хийх бүртээ нөөтийн баримтаа авдаг бол сайхнаа. Хонжуур таарч азтан болох өдөр ирэх нь гарцаагүй тэр үед бүр сайхнаа. Ирээдүйг зөгнөж ихийг хүссэн миний мөрөөдөл ирэх 2028 онд биелэх болно. Бүтэх боломжтой мөрөөдлийг минь биелэхэд минь тусалж өгнө үү Бурхан минь. Би сум орон нутгаа ийм байгаасаа гэж хүсдэг энгийн нэгэн ард билээ.